Монголчуудаа энэ допингийн солиорл бүр газар авлаа шүү Зүгээр хараа суугаад дугаа суугаад байсан ч одоо бүр энэ арай дэндүү даварж ийн үгүй юу. Тэр сумын начнаас допинг гарлаа, энэ сумын занаас допинг гарлаа марлаа ч гэх шиг. Илий балаа юм яриад байгаа чинь. Одоо намайг энэ бүхий холбоонд орох гэхлээр чи бүх ишгээд байгаа шүү дээ. Тэгвэл би одоо энэ жил өөрийнхөө төрсэн суманд нэг хитэн дүүнэрээ зохицуулж байгаад очиод сумын зам болчих хүрээд ирээ л дээ. Тэг одоо хаашаа надаас допингийн шинжилгээ авах юм уу? Би чи зүгээр гэртээ байж байгаа идэж уугаал явж байгаа. Над би юу ич явсан ямар юмтайраа хэрэглэснээ би мэдэхгүй шүү дээ. Тэгээ одоо хаашаа миний сумын зам цолыг хураах юм уу? Яах юм? Гэхдээ энэнтэй ижилхэн зүгээр сайхан залуучууд хөдөө барилдал сумын цол мол авна шүү дээ. Авж байгаа шүү дээ. Тэр болгоныг тэгээ ингээ хураагаад ах юм. Энэ ямар мэдрэл муутай пэнүүд вэ? Энэ бас арай даварж, арай дэндэж байгаа юм биш үү? Тэр олимпийн төрлийн спортууд, тэр мэрэгжлийн холбоотууд бол яг хөө допингийн шинжилгээ авдаг. Тэгвэл тэд нар чинь шагнал урамшууллыг өндөр өгч байна. Нэгт, хоёрт цалинжуулж байна. Өндөр цалин олгож байна. Нийгмийн баталгаа бүх юмыг хангаж байна. Эргүүлээд хариуцлага тооцож байна. Мөн үү? Бүхний бүхий холбоо яасан ямар бүх цалинжуулсан? Хэнийг цалинжуулсан? Бүхий холбоо одоо хин гэдэг бүхэд одоо энэ 30 хэдэн жилийн хугацаанд ямар цалин олгов? Гүч цалин хөлс олгодог UFC энэ төр ч одоо цалин олгодог. Сагсан бөмбөгийн холбоо чинь цалин олгодог. Энэ олимпийн төрлийн спортууд чинь бүгд цалин олгодог болохоор эн чинь буцаагаад хариуцлага нэгж байгаа юм шүү. Ямар цалин хурамжгүй зүгээр нэг хитэн баг нар хитэн хүн цуглуулж барилдуулчаад буцаагаад допингийн шинжилгээ авмаа гэж юу яриад байгаа юм бэ? Би одоо урд нь ярьдаг байсан. Одоо зүгээр над шиг нэг юм жирийн залуу барилдаад улсын наадам цол авчвал яах вэ? Тэгээд одоо допинг хэрэгэлцээг хураах уу? Монгол бүх чинь энэ спорт юм уу? Үндэсний зүгээр соёл юм уу? Спорт бол тэр допингийн шинжилгээг авал та. Би энэ допингийг шүүмжилж маш олон жил лайв хийжсэн тийм ээ. Та нар бүгд мэдчихэж байгаа. Би яг ёртой юм шиг хэлжсэн тийм ээ. За би энэ жил улсын начин болно гэд. Яаж би улсын начин болох вэ гэхээр нэг дээр нэг хөгшин улсын начинтай таарчин. Хоёр дээр би нэг хөгшин улсын арслантай тааруулаад ингээд мөнгө төгрөг нөгөөд хоёр давчин. Гурав дээр би ахуулчин. Дөрөв дээр би залуу өх өсгөө аврахтай нугарчин. Тийм ээ. Хөгшин үнийг бол би амархан хайна. Тав дээр би ахуулчин. Би ингээд улсын начин. За тэгээ байж итэл би 6 дээр нэг хүнд унсан чинь тэр 6 дээр унсан хүнээс мэн допинг илэрсэн. Дахиад тэр 6 дээр тэр нөхрийг давсан нөхрөөс нь 7 дээр допинг илэрсэн. Тэгээ 8 дээр допинг илэрсэн, 9 дээр допинг илэрсэн. Тэгээ энэ жил айгүй бол би одоо улсын аврагч болчих мэдхээр байна гэдэргээд лайв хийжсэн. Та нар санаж байгаа үстэй. Би бол начин болох нь тодорхой болчлоо. Эвгүүдвэл арслан аврагч болчих мэдхээр байна энэ жил гээд би лайв хийжсэн үстэй. Гүн чи амьдрал дээр юм болж болох учраас онлын хувьд ийм юм байж болох учраас би ярьдаг байсан бохоггүй. Тэгээ практик дээр батлагдж шít. Энэ жил одоо энэ үзүүлсэн өсгөөроос чинь допинг илэрчлээ. Тэгсэн чинь 5 дээр унсан гонжиг дан бос чинь дахиад допинг илэрчлээ. Одоо тэгээ яах вэ? Тэгээ байж исэн чинь 4 дээр энэ хоёртой таарсан нөхдүүдээс чинь шинжилгээ аваагүй. Тэгээ одоо ямар хүнд буцааж нөхөд цол олгох гээд байна. Ийм юм болно шít. Ямар ч боловсралгүй энэ бүхий холбооны хитэн мангар дөрөс үндэ ойлгохгүй байгаа байхгүй. Хүн юм яриад. Би бүр дахин хэлий заяа. Монгол шиг авилгалдаа живцэн ийм үнэн гэж байхгүй болцсон нийгэмд допинг гэдэг бол зүгээр шантажийн хэрэгсэл болчиход байна. Ийм учраас допингийн шинжилгээгээ болиё гэж би маш олон удаа хэлж байгаа шүү. Нэгт. Хоёр танилтаа наргалуулчаад авах шиг байна гэж би хардж байгаа юм. Хардаж байна гэдгийг би маш олон удаа ярьж байгаа тийм ээ. Танилтаа хүмүүс нь илэрдэг, танилгүй нь илэрчдэг, ядарсан нь илэрдэг. Эсвэл бол нэг жоохон дургүйг нь хүргээд байгаа. Үгэнд нь ордгоо нөхдүүдээс тийм ээ. Эсвэл нэг эсрэг талын хүмүүсээс илрүүлээд авах шиг байна. Би ингэж хардж байна гэж би олон удаа лайв хийсэн тийм ээ. Тэгэл одоо ингэ нотлогдож шít. Зү. Одоо ингэ манай аймгийн арслан баасан дөржгээ залуу байна. Миний үе. Сүүлийн 3 жил бүхэн өргөнд барилдаагүй ямар ч шинжилгээ өгөөгүй хүнийг допинг илэрсэн гэж зарлчихж байгаа байхгүй. Тэгэл баахан телевиз сайтуудаар гөвчөж байгаа байхгүй. Тэр хүнээс ямар ч шинжилгээ аваагүй нэгт тэр хүн сүүлийн 3 жил огт барилдаагүй. Тэрнийг тэгж харлуулах ямар хэрэг байна? Би бүр гайхаад тах юм. Энэ допинг бол ерөөсөө нэг төрлийн шантажийн хэрэгсэл болцсон байна. Би нэг шаардж байна. Энэ допингийн шинжилгээг зүгээр боль. Тэгэл танилтаа хэрэглээл давуу тал олцдог тийм ээ. Бяртаа чадaltaй болцдог. Танил муутайнууд нь тэгээд зүгээр байж байгаад ингээд 3 жил барилдахгүй байж байгаа хэлмэгчдэг. Наа допингийн шинжилгээг одоо болио. За одоо тэр дээгүүрээ тэр улс төрийн зодонтой байдаг юм а гэж бодоход ядтаа энэ сум мумын цолтой хүн зүг ямар ч хамаагүй ажил хийж явж байгаад хүн барилдаад тийм үстэй. Сумын начин болцсон суманда сумын зам болцсон байсан чи тэрнээс шинжилгээ аваад хаашаа цолыг туруулах юм яах юм. Ийм галзуу мэдрэл юм байж болохгүй. Тэгээ энэ төгсгөлд нь хандаж хэлэхэд энэ улсын хурлын гишүүн гэдэг нэг хідэн ёётой гарууд энд сууд юм байлээ. Тэгээ одоо удахгүй энэ баяр наадмын тухай хууль гэдэг нэг балаа юм хилцэх гэж байгаа сайн дураараа нэг хэдийн юмнууд нэг хэрэгтэй хэрэггүй бичээд орцсон. Тэгээд өөртөө юу ч мэдэхгүй хийж мэддэг хүнээс нь зөвлөгөө аваагүй хийж
нэг тийм хууль батлах гээд байгаа юм бэ лээ. Одоо наадхан дотроо тэр бөхчүүдээс допинг аавна гэдгийг одоо болчих. Тэгэхгүй бол энэ Монгол бөхчнэр үнэндээ л дууслаа. Тэг үнэхээр авах гэдэг бол тэгвэл ядаж энэ мориноос авдаг бол заяа. Энэ баг хүмүүсийн ярьж байгаа нь морио унаад давхичихта тарж идэг. Мориных нь хүүхэд нь өөрөө шипризэ зоогоод тарж идэг марж идэг гэж ярих юм байх ч үлээ. Үний юм уу худлаа би мэдэхгүй. Энэ морчин тэгээд нэг уралдаад өгдөг барьдаг болцсон яриад штэ. Тэгвэл нийтээр нав мориноосоо бас авал та. Яах гэж ингэж ийм шантаж нь хачаач юм хийгээд идэв хийлгээд идэв юм бэ. За ширлээд өгөөрэй баярлалаа.